За дараагийн бодлогоодын 100 n удаа нэм. За одоо эндээс эхлээд хэдүүлээд for давталтай төлбөр ашиглаад бодъё. За 100-ийн тоог тодорхой давталт ашиглан өгдсөн 5 удаа нэм. За яг энэ жишээ нь 6 гэдэг өгөхөд бол 6 удаа 100-г нэмэхэд 600 гараад хариугаа хэлбэрхээ олж болно тий. За хэдүүлээ энд бичээд үсэх юм бол анхнаас нь нэг тоо өгдөн. За тэнгүүд бид нэр ингээд тоог үржих нь 100 гэдэг нэг амархан хариуг нь олчих болно л доо. За тэгтээ бид нэр яах вэ гэхээр давталт ашиглаад давталтаа ойлгохын тулд энийг бодож байгаа гэсэн үг. За тэгтээ ингэж бодно гэсэн үг дээ. Хэдүүлээ хэдэн удаа давталт ашиглахыг мэдж байгаа юм чинь for нь гэсэн. Энэ нэгээс эхлээд манай өгсөн тоо хүртэл явна. За тэгээд нэгээр нэмэгдэж явна. Инк болгонд хэдүүлээ S-ийг за өвчөр болгож байгаа юм чинь за нийлбэр болголоо. Нэмэх юм чинь нийлбэр болно гэсэн. S тэнцүү S дээр нэмэх нь 100 гэсэн. За тэгээд энэ давталт дуусны дараа хариугаа явуулна. За одоо харах юм бол 4 гэдэг бол 400 тий 4 удаа 100 нэмж яана гэсэн үг шүү дээ. 9 гэдэг бол 900. За ийм л юм хийж байгаа гэсэн. За тэнцсэн байна. Дараагийн бодлого нь за одоо тоог n удаа нэмж байна. Өгсөн тоог тодорхой давталт ашиглан 5 удаа нэмж байна. За бид нарт эхлээд тоогт нь тэрийг n удаа нэмнэ гэсэн үг. За түрүүн бол ерөөсөө өгсөн n 5 удаа 100-г нэмжсэн бол бодоо хэдүүлээ энд ерөөсөө аагаа л нэмчихнэ гэсэн. Тоог n удаа нэмнэ л гэсэн. 50-ыг 6 удаа нэмэхэд 300 гэсэн хариу гарна гэсэн. Сайн жилтэй боллоо. 2-ын n зэрэг. 2-ын өгдсөн тоон зэргийг олоо гэж байна. 2-ын n зэрэг гэдэг нь одоо 2-ыг ингээд зөндөө олоод өгжүүлнэ гэсэн үг байна шүү дээ. Жишээ нь 2-ын 3 зэрэг гэдэг бол 2-ыг 3 удаа хооронд нь өгжүүлээд очно гэсэн. За энд бол бид нар 2-ын зэргийг олно. За оролтыг харах юм бол ганцхан тоо өгнө гэсэн. Ганцхан биднэрт n тоо өгнө гэсэн. Тэгээд n 5 удаа s-ийг яах вэ? 2-оор үрчихэд л хангалттай байх нь шүү дээ. Бид нэр үржүүр болж байгаа учраас S-ийн анхны утгыг нэгээр авна. 2-ын 5 зэрэг бол 32. 2-ын 3 зэрэг бол 8. За ингэж болох нь. За амжилттай. За одоо энэ хичээлийнхаа сүүлийн бодлогоноо тооны n зэрэг. За өгдсөн тооны n зэрэг болох нь шүү дээ. Одоо тоо өгдөн тэгээд n зэрэг нь болох нь. Бид нэр бол сая 2-ын n зэргийг олсон шүү дээ. Тэгэхээр тооны n зэрэг болно гэсэн. n удаа үржүүлэхдээ 2-оор биш гаар үржүүлэхэд л хангалттай гэсэн. Жишээ нь 3-ын 4 зэрэг бол 81. 3-ыг 4 удаа хооронд нь үржүүлнэ гэсэн үг.
За амжилттай. За ингээд өнөөдөр хичээлээ дуусгая.